За юу яцгаана манайхан Crime Story сувгт эргээ тавтай мөрөл та манай сувгийг анх удаа сонсож байгаа бол энэ хүү сувг маань бас явдал олон бодит гэмт хэргийн талаар ярьдаг сувг байгаа. За та хэд маань сайхан шинжилтэн үү? Тэг миний үед цагаан цараа нэлээд өргөн тэмдэглээд дугааруудаа оруулаагүй бараг 2-7 хоног болчихсон байна. Тэгээд дээрэс нь ханиа түрээд хоолой жоохон өвдөөд бас дугаараа бичиж чадсангүй. Тэгээд шинэлж өвдөж баярлаж туссан болохоор одоо дугааруудаа идэвхтэй оруулаад явнаа. За өнөөдрийн дугаараар та бүхэндээ 2012 онд Австрали улсад бас нэг гэмт хэргийн талаар ярьж өгөхөөр бэлтгэсэн. Тэгээ Австрали улсын басан гэмт хэрэг би өмнө нь ерөөсөө ярьж байгаагүй юм билээ. Тэгээ тухайн үедээ 2012 онд бол нэлээд вайрал болж исэн хэргийг та бүхэндээ ярьж өгөхөөр бэлтгэсэн. За ингээд шууд хэрэглүүгээ орцгоё. Өнөөдрийн дугаар дээр ярих эмэгтэйг Alison Baden Clay гэдэг. Би цаашдаа Alison гэд төвтэй тавья. За Alison 1968 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Австрали улсын Queensland мужид төрсөн. Тэгээ аав ээж ихчийн хамт бол хүүхэд насны яг Австрали улстай бол өнгөрсөн. Alison багын л гэр бүлсэг аав ээж ихчтэйгээ нэлээ ойр дотно маш их хараар аав ээж гэр бүлээсээ бол авч өссөн охин байгаа. За тэгээд ахлах сургуулаа Queensland-да төгсөөд бизнесийн чиглэлээр их сургуулаа бас Австрали улстай сураад амжилттай төгссөн. Төгсөөд 1-2 жилийн дараа Alison өөрийн ирээдүйн нөхөр болох Baden Clayтэй танилцдаг. Тэгээд Baden-ийн хувьд болохоор Alison-оос 2 насаар дүү 1970 оны 9-р сарын 9-ний өдөр Англи улсад төрсэн юм залуу байгаа. Baden-ийг төрснөөс нь 1 жилийн дараа гэр бүл нь Английн колон улс байсан Rhodesia гэх улс руу нүүсэн билээ. Тэгээд энэ улс нь болохоор 1965 оноос 1979 оны хооронд бол Англи улсын колон улс байжгаад 1980 онд тусгаар тогтноод одоогийн бол Зимбабwe улс болсон юм билээ. Тэгээд ер нь бол нэг настай байхдаа Английн колон улс болох Африк руу ер нь бол нүгээд буцаад 1980 онд Baden-ийг 10 настай байхад нь гэр бүлээрээ бол Австрали улсад ирж бол суурьсаж бүгдээрээ амьдарсан. Зимбабwe улсаас Австрали улс руу ирээд бараг нэг 10-аад жилийн дараа 20-21 настай байхдаа бол Австрали улсад энэ хоёр маань бол танилцсан. За тэгээд танилцсныхаа дараа нэлээд олон жил үерхэд 1997 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хурмаа ясан. Хурмаа яснасаа хойш 4 жилийн дараа 2001 онд том охин болох Хана, 2003 онд дунд охин Сара, 2006 онд бага охин Элла нар төрж Alison Baden хоёр бол дэрсгийн юм 3 охинтой болж тавуулаа амьдарч бол эхэлсэн. Baden-ийн хувьд бол Century 21 гэдэг нэг үйлдвэрлэх зуулчлалын компанид агентаар ажилладаг байсан. Тэгээ энэ нь дэлхийд бол маш олон салбартай нэлээд том одоо үйлдвэрлэх зуулчлалын компани. Монголд хүртэл ер нь салбарууд нь байдаг. Та хэд манаас энэ тэнд харж байсан байх. За Alison-ийн хувьд бол мэдээж яг үйлдвэрлэхийн чиглэлээр ажилладаг ч гэсэн ойрхон 3 төрчихсөн учраас мэржлийнхаа дагуу нөхрийнхөө ажилд хөндлөнгөөс жоохон тусалдаг л байснаас биш өөрөө бол яг бүтэн цагийн ажил бол нэлээд бага хийдэг болсон. Тэгээ Alison бас яг энэ Century 21 гэдэг энэ компанид бол ажилладаг байсан юм билээ. Тэгээ энэ компанид ажиллаж байхдаа ер нь энэ 2021 наснда танилцаад тэрнээс хойш 7-8 жил бол үерхэд хурмаа исэн юм билээ. За тэгээд энэ хоёр бол нөгөө мэдээж бас хоёр дундаж айлаас гаралтай. Тэгээд ойрхон 3 төрчихсөн Baden ганцаараа ажил хийдэг байсан учраас мөнгө төгрөг бол тимчих байгаагүй. Тэгээд өөрийн яг эзэмшлийн байр байшин бол байхгүй. Тавуулаа түрээсийн байранд бол амьдардаг байсан. Alison-ны ер нь ойр дотны гэр бүлийнхэн за тэгээ хамгийн сайн найзууд нь хүртэл чи энэ залуутай суугаад арай л хайрын юм биш үү гэж байнга хэлж сануулдаг байсан. Суугаас өмнө л тэгээд Alison нөхөртөө үнэхээр их хайртай. Тэгээд дээрэс нь 3 охиныг нь төрөөсөн учраас найзууд нь бол чимээгүй л дэмжихээс өөр аргагүй төрсөн. Baden-ийн хувьд бол ажилтдаг компанийн шилдэг туршлагатай ажилтнуудын нэг нь байсан. Тэгээ гаднаас энэ гэр бүл бол илүү бүтэн амжилттай одоо карьертэй нөхөртэй аз жаргалтай их нэртэй гэр бүл шиг харагддаг байсан ч гэсэн бодит байдал бол тийс ондоо болж хувирсан. 2006 онд бага охиноо төрсний дараа Alison Baden хоёрын харилцаа бол багаар хүндэрч эхэлсэн. Тэгээ Baden ажил дээрээ их цагийг өнгөрүүлж гэр бүлдээ бараг л анхаарал халамж тавихаа байсан. За тэгээд энэ одоо байдал бол 1-2 жил үргэлжилсэний дараа 2008 онд Baden ажлын шугамар Tony гэх нэг эмэгтэйтэй бол танилцдаг.
Тооныгийн хувьд бол яг Бэйдний анх хурлыг үйлчлүүлэгч нь байсан юм байлээ. Яг ажлын шугамар танилцаа тэгээд удаагүй байхдаа дараа нь бол яг Тооны Бэйдний ажилдаг Century 21 гэдэг үйл хөдлөлийн хөрөнгөний компанид нь бол ажилд орсноор одоо нэлээд ойр дотн болж дотносож гэр бүлээс гадуур харилцаатай болж ирсэн юм. За Тооныгийн хувьд бол ажилд орохоос хэдхэн сарын өмнө өөрийн 17 жилийн турш хамттай байсан нөхрөөсөө дөнгөж салчсан одоо хүүхдийнхээ ааваас бол дөнгөж салчсан сэтгэл санааны хувьд хүнд байхад нь Бэйд маш их ханиулж тэгээ элбээ үгээр хуурсан. Тэгээ хэдий Тооны Бэйднийг бол эхнэр 3 охинтой гэж мэдсэн ч гэсэн нууц амарг нь бол болохоор шийдсэн. Бэйдний хувьд тэгээ Тоонид бол үргэлж худлаа ярьдаг байсан. Тэгээ эхнэртэй хайртай байхаа болоод би бол удаж байна. Би 3 охиндоо маш их хайртай учраас түүнээс салж чадахгүй байгаа юм аа. Түүнээс бол би зөвхөн чамд хайртай чи л надад эмэгтэй хүн шиг санагддаг. Би их нэртэйгөө одоо хамт унтаагүй хэдэн сар болж байна гэх мэтчлэн өвгөнд нь бол Тооны нь бол одоо хорц юм шиг байгаа. За тэгээ ер нь тэгээ араар тавьж байгаа эрэгтэй хүн юугээд л одоо би их нэртэйгөө хайртай. Тэгээ чамд ч бас хайртай гэд хэлээд явж байгаа хэвдээ. За тэгээд ажил дээрээ нууц амрахтай болсон учраас сүүлдээ Бэйд нь бүр гэртээ маш бага ирдэг болсонд айлсан сэжиглээд бас нөгөө компанитай өмнө нь ажиллаж байсан учраас таньдаг хүмүүс энэ төр байсан. Тэгээд мөшөгж байгаад Тооныг их ажлынхаа эмэгтэйтэй удаан хугацаанд явуулж байгааг нь 2011 оны 10 сард буюу одоо энэ хоёр явуулснаас 3 жилийн дараа анх удаа мэдсэн байдаг. Мэдсэн даруйдаа мэдээж маш их гүнэлсэн. Тэгээ хамгийн хайртай хүнээсээ хуурдагдсан муухай мэдрэмж авч үнэхээр хэцүү байсан ч гэсэн энэ хоёрыг бол зүгээр өнгөрүүлээгүй өөрхөн гэр бүлийг бол авч үлдэхээр шийдсэн. Тэгээ Тооныг бол шууд ажлаас нь гаргаад хоорондын харилцааг нь бүр мөсөн салгаж чадсан. Бэйд нь ч гэсэн мэдээж дөнгөж баригдчихсан учраас баригдсан даруйдаа бол уучлалгүйгээд буцаад нэг удаа боломж олгооч гэж айлснаас бол гуйсан. Тэгээ айлсан мэдээж 3 охиноо бодоод дахиад энэ эмэгтэйтэй нэг ч удаа уулзаж болохгүй шүү гэд 3 охиноо бодоод бол уучлаад үзэхээр шийдсэн байдаг. За ингэж хэсэг хугацаанд Бэйдний хувьд бол ажил гэр гэсэн маршруттай томоотой байж агаад баригдсанаас хойш 2 сарын дараа дахиад Тоонитой холбогдож эхэлсэн. Тэгээ тэр хоёр кофе шопт 2 сарын дараа анх удаа уулзаад Бэйд уулзсан дээрээ бол ямар их санснаа хэлж би өмнө нь одоо шийдэж чаддгүй байсан. Тэгээ одоо нэгэнт одоо баригдчихсан учраас би бол одоо шийдчихсэн. Би ихнэрээсээ салнаа. Би одоо чамд ингээ хайртай хിവэрээ би хайртай үнтэйгээ хамт амьдрахыг хүсэж байна гэж хэлсэн. За тэгээ Тооны ч гэсэн угаасаа тэгээд 2 3 4 жил энэ залуутай зуралдчихсан. Тэгээ дахиад юм гоё сайхан үг хэлж байгаа учраас энэ өгнүүдэд нь бол итгээд энэ хоёр бол дахиад уулзаж эхэлсэн юм билий. Бэйдний хувьд тэгээд хэсэг томоотой байж байгаа сүултээ нэгэнд баригдчихсан юм ч ингээд их нэртэй бол багаагаар санаагаа бол ойлгуулсан. Тэгээ хоёулаа хамт байх ёсгүй хүмүүс болтой. Чиний залхуу байдал, гэр орны замраагүй байдал, санхүүгийн хүнд асуудлууд гэж чи үгээр хамтдаа энэ бүгдийг бол давж гарч чадахгүй юм шиг байна. Чам шиг арчаагүй эмэгтэйтэй байснаас ганцаараа байсан дээр гэх мэт муухай өгсөйг бол айлсан бол байнга хэлдэг болсон. Тэгээ хэдий одоо их нэртэй муухай өгнүүдийг хэлдэг байсан ч гэсэн салыг гэдэг үгийг бол хизээч хэлж байгаагүй. Айлсан тэгээд хийж чадах зүйл байхгүй хэрүүл маргаан болох болгонд хоёр сайн найзтай одоо ярьж уйлдаг байсан. Тэгээ энэ зүйл одоо бүр хэд удаа нэлийн сүулт бол ингээ олон давтагдсан. Тэгээ хоёр найз нь бол айлсанд бол үнэхээр их санаа зовж исэн. За айлсан нэгээр хоёр найзтай хэлсэн мэт юм байлээ. Тэгээд хэсэг хугацаанд л ер нь бол Бэйд нь ингэж байгаахаа би түүнд итгэж जैन тэр 3 охины минь аав учраас би хичээгээд үзье. Би төвчээд үзье. 3 охиноо бодоод дахиад нэг төвчээд үзьегээд байн уйлаад ярьдаг байсан юм билээ хөрх юм. За энэ үед бол мэдээж нөгөө талд Тооны бол бас яах учраа олохгүй байсан. Сална гэж хэлсэн ирнэл салж өгөхгүй. Ирж уулзах нь багасаад байсан сүултээ уурлаад чи үнэхээр цаашдаа яахыгаа надад хэлээ. Би чамайг хүлээх хэсгээ бол одоо эргэлзэж эхэлж байна гэхтэн Бэйд нь жоохон л хүлээчээ удахгүй бүх зүйл сайхан болно надад бодсон юм байгаа гэж хэлдэг. За тэгээд энэ өдөр бол Тоонитай нэлээд одоо муудалцсныхаа дараа уурандаа бол гэртээ ирсэн. Тэгээ 2012 оны 4 сарын 19-ний орой Бэйд нь айлсан хоёр бол яг л бусад өдрөө шиг 3 охиноо унтуулчаад том өрөөндөө бол хэрэлдэж эхэлсэн. Тэгээ айлсан чи дахиад Тоонитой уулзаад байгаа юм уу гэд орилж хашгичж эхэлсэн. Тэгээ хэрүүл маргаан болсон ч гэсэн хоёулаа тайвшраад унтахаар болсон. Хэрүүл болсны маргааш өглөө буюу 2012 оны 4-р сарын 20-ны өглөө Бэйд нь өглөө боссон ч айлсан гэртээ байгаагүй. Тэгээ Бэйд гайхаад эргэн тойрны анзаартал
утас, цүнх, төрөвч гэд бүх зүйлээ гэртээ үлдээгээд айлсан бол өөрөө бол байхгүй байсан. Тэгээд ер нь айлсан хаяа 5 цагт өглөө босоод нөх хүүхдүүдээс ирэхээс өмнө өглөөний цайгаа бэлдэж өгөхөөс өмнө ганцаараа ингээ алхаж гүйдэг тийм дадалтай байсан юм байлээ. Тэгээ бийд нь бодохдоо гүүхгээд гарсан юм байна гэж бодсон ч гэсэн 7 цаг өнгөрөөд хүүхдүүд нь бүр хичээл сургуультай явах цаг нь болцоод байхдаа айлсан ерөөсөө гэртээ ирэхгүй байсанд нь өмнөх өдөр нь бас хэрэлдчихсэн учраас нэлээд санаан зовоод 911 рүү шууд залгаж мэдэгддэг. Бид 911 рүү залгаад эхнэр маань гэртээ байхгүй байна. Би түүнийг хаана байгааг нь мэдэхгүй байна. Гэртээ бүх зүйлээ үлдээгээд гарсан байна. Би санаа зовоод байгаа учраас та бүхэн ирээд одоо шалгаад өгч болох уу гэж хүсдэг. За ийм дуудлага авсан цагдаа нар бол Бэйдний гэрт нэх удаагүй ирээд Бэйдэнтэй шууд ярилцсан. Тэгээ цагдаа нар ирээд хамгийн түрүүнд Бэйднээс ажигласан зүйл нь нүүрэндээ 2 шиг юм том одоо уруулчихсан юм уу гэмээр шарахтай байсан. Тэгээ цагдаа нар хацраа юунд урч байгаа вэ гэхэд нь Бэйдэн би сахлаа усж агаад ингээд урцсан юм а гэж хэлдэг. Тэгээ тухайн үед бол цагдаа нь нэлээд с ิจ гтэй санагдсан гэдгээ сүүлд хэлсэн. Тэгээ сахлын хутга хизээч юу нь бол ингэж зүсдэггүй дээ. Яагаад сахлын хутга гэж хэлж байгаа юм болоо гэж дотроо бүр батсан байдаг. Цагдаа нар с ิจ гтэй санагдсан бас нэг зүйл нь Бэйдэн бүр маш тайван байсан. Тэгээ хин нэгний эхнэр юу нь хамаг юмаа үлдээгээд ор сураггүй алга болчиход байгаад ийм сандралгүй тайван байгаа нь бол цагдаа нарт нэлээд с ิจ гтэй санагдсан. Тэгээ хэдий с ิจ гтэй санагдсан ч гэсэн Бэйднээс мэдүүлэг аваад нэмэлт хүч дуудан тухайн өдрөө бол айлсны одоо явж алхдаг гэх газраар нь 80-аад албан хаагч нар ажиллаж эрэл хайгуулвал болсон байдаг. Бүтэн 10 цагийн турш хайсан ч гэсэн ойр орчимд нь бол ямар ч тач байхгүй гэдгийг нь бол хайгуулын баг мэдчихсэн учраас арай өөр аргаар бол мөрдлөгөө эхлүүлсэн. Тэгээ Бэйдний гэрт нь очсон цагдаа анхнаасаа л Бэйднийг с ิจ гтэй санагдчихсэн учраас хамгийн түрүүнд Бэйднийг дуудаж мэдүүлэг авч биеийг нь одоо шинжилт шалгаж эхэлсэн. Бэйдний хацар дээр нь том 2 шарах байснаас гадна цээж хүзүү эсгээр нь улаачсан байсан. Тэгээ цагдаа нар олон жилийн туршлагаар бол хин нэгэн одоо хүнийг заамтахад, бооход, ноцолдох явцад ингэж улааж одоо шарах үүссэн байх магадлал өндөр гэдгийг бол тухайн үед бол мэдчихсэн. За Бэйдэн дэгээд бол өглөө ярьсан зүйлтэйгээ бол яг адилхан зүйл ярьсан. Энэ 2 том шархаа бол би сахлаа усгах жахтаа бол авсан гэж хэлдэг. Харин хүзүү цээжинд байгаа улаасан шарх болохоор өмнөх шөнө гэрлийн лампа солих гээд дээшээ гарахт нь юм агуулдаа шиг амтан бие рүү нь одоо дамжиж үсрээд ингээд одоо харшлаад улайчихсан юм а гэж хэлдэг. Тэгээ тэр хатгсан амтан нь болохоор одоо юм агуулдаа гэхүү нэг юм ногоон амтан байдаг ш. Тиймэрхүү төрлийн амтан юм байлээ. Тэгээ хүнийг бол хаддаггүй. Тэгээд харин юм хашил өгдөг жижиг үснүүд нь хатгаад хүний арсыг юм улаалгадаг юм шиг байгаа. Тэгээ Австралид бол энэ төрлийн амтан бол айгүй олон байдаг гэсэн. За тэгээ цагдаа нарт бол бүр с ิจ гтэй санагдсан Бэйдний гаргаж байгаа үйлдэлүүд ярихтаа хит их юм бодож байгаа гэх мэт юу нэгээд нэмээд одоо энэ 2 шархаа бас яаж авсан түүхэн гээд сэжиглэх бол маш олон шалтгаан байсан. Тэгээ цагдаа нар гэрт бас бүрэн нэгжлэг хийгээд Бэйдний ноутбукийг шалгаж агаад бас нэг сонирхолтой зүйл болдог. Бэйдэн 20-ны өглөө эхнэр маань алга болчлоо гэж 911 рүү одоо дуудлага өгөхөөсөө хэдхэн минутын өмнө Google-ээс Right to Silence буюу одоо чимээгүй байх их гэж орчуулах юм уу одоо тэгж хайсан байсан. Тэгэхээр ер нь бол Бэйдэн өөрийгөө бол мэдүүлэг өгнө гэдгээ мэдж байгаа. Нэмээд мэдүүлэг өгөхдөө чимээгүй байх эрхээ ер нь хэрхэн идэх вэ гэдэг талаар бол хайсан гэхээр угаасаа мэдээж маш с ิจ гтэй байгаа. За Бэйднээс гадна айлсны гэр бүлийнхэн найзуудаас нь мэдүүлэг авахд 2 дотны найз нь бол шууд л одоо тэр 3 охиноо орхиод алга болох хүн бол яагаад ч биш ээ. Бэйдэнд л одоо ямар нэг асуудал байгаа. Та Бэйдийг маш сайн шалгаараа тэр ямар нэгэн зүйл хийсэн байх өндөр магадaltaй шүү гэж шууд хэлдэг. Байшинд нэгжлэг хийгээд үцхэд Бэйдний нөгөө яриад байсан сахлын утгыг нь бол олсон ч гэсэн ямар ч тийм цусбал олоогүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тэгж том 2 шарх авсан байхад цусвал үлдэн гэж цагдаа нар бол бодчихсон ч гэсэн одоо сахлын машин дээр бол ямар ч цус бол олдоогүй. За гаражинд бас айлсны машин байсан. Тэгээ машина, цүнхээ, утсаа гэд бүх юм орхиод зүгээр л ингэж гараад талхаад явна гэдэг үл үнэхээр бас хүний ой тонд бол угаасаа буухгүй байгаа. Ерэн сурвалжлах ажиллагаа явагдаж байгаа учраас энэ ажиллагааны нэг хэсэг болох олон нийтийг цагдаа нар ашиглаж туслуулахаар шийдэж нийтэд ил одоо энэ одоо алга болсон эмэгтэй талаар бол зарласан. Тэгээ нийтэд ил
зарласан үед Тони анх удаа мэдээнээс хараад маш их гайхаад Бэйдэн рүү залгасан. Тэгээ залгаад юу болсон юм бэ? Чи тэрийн нөгөө хэрэлдсэн өдөр алга болсон байж тээ та хоёрын дунд юм болсон юм уу? Хэрүүрүүлсэн юм уу? Яагаад гэрээсээ явчих вэ гэхтэн Бэйдэн хэсэгтээ хоёулаа ярихгүй аяа. Би чам руу дараа өөрөө залгаая. Тэр хүртэл над руу битгий залгаарай гэж хэлсэн байдаг. Цагдаа нар бараг ингээ 10 хоногт хасралтгүй маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр хайгуул хийж телевиз радиогоор нээлттэй цацаж бүх хүмүүс итгэвтэй хайсаар яхад нэг л итгэхгүй одоо байсан хүн нь бол Бэйдэн байсан. Тэгээд хаа нэг телевизэд уйлж худлаа нэг уйлж эхнэрийг минь болоход туслаач тэр маань одоо амьд мэнд ирээсэй гэж хүсэж байна. 3 охин ч хүлээж ийн тусалж байгаа бүх хүмүүстээ баярлалаа гэд ингээ нэг гуниглаж байгаа юм шиг царай гаргаад телевизэд ярьслага өгчүүд цаагаараа бол цагдаа нартай бол юусаа хамтарч ажиллахгүй байсан. Тэгээд бүр ямар шатанд явж байна. Ер нь хайгуул ямар хуу шатанд явж байна гэж бүр нэг ч удаа залгаж асуугаагүй гэдэг. Цагдаа нар эхний 7 хоног бол амьд хүн хайж исэн бол сүүлдээ одоо цогцосч одоо байх боломжтой юм байна гэдээ бас хайж эхэлсэн. Тэгээ өмнө нь бол амьд хүн очиж болох газруудад хайж исэн бол одоо бол яг Квинсланд хотын аймууд ихтэй газруудаар үнэнш нохооны тусламжтайгаар хайсан гэхээр ер нь бол цогцос бас давхар хайж исэн гэсэн үг. За ингээд нийт 10 хоног хайсан ч гэсэн ямар ч үр дүн гараагүй. Айлсны гэр бүл аав ээж эгчин нүлийн 10 хоногт бол бүгд нойргүй сэтгэл зовнож өхнөө хүлээж исэн бол энэ дундаас хамгийн хэцүү байсан нь бол мэдээж Айлсны 3 охин байсан. Тэгээ гуруула 10-аас доош насны жаахан охтууд байсан учраас ээжигээ маш их санаж исэн нь бол гарцааг байх. Цагдаа нар Тониг дуудаж мэдүүлэг авсан. Тэгээ Тони бол одоо тухайн үед л харин бүх хүннээ бол хэлсэн юм билээ. Тэгээ би түүнтэй бол 3-4 жил одоо гэр бүлээс нь гадуур харилцаатай байгаа. Бид хоёр нэг газар цуг ажилладаг байсан. Айлс намайг мэдсэн. Гэхдээ бид хоёр мэдснийхэн дараа ч гэсэн одоо хүртэл уулзаар байгаа гэдгээ бол үннээр нь хэлсэн. Харин Бэйдэнтэй бол анх цагдаа нар мэдүүлэг өгөхдөө бол ээлсэн бид хоёрын харилцаа сайн байгаа. Би Тонитой уулзаагүй хэдэн сар болж байна гэд худлаа хэлсэн байсныг нь бол цагдаа нар бол Тонигийн мэдүүлгээс бол бас ингэж олчж байгаа. Айлсэн эмэгтэй алга болсноос хойш 11 өдрийн дараа 2012 оны 4-р сарын 30-ны өдөр Айлсны гэрээс 13 км-ийн зайтай нууранд гүүрний доор нэг өгсөн үний цогцос байна гэсэн дуудлага цагдаа нарт ирсэн. Тэгээ цагдаа нар цаг алдалгүй тухайн одоо дуудлага өгсөн газарт очиод цогцыг шалгаад үзэхэд харамсалтай нь Айлсэн болохыг бол олж мэдсэн. Айлсны цогцос олцсон талаар гэрийнхэнд нь хэлэхэд хиндэн ч ер нь бол итгэхийг хүсээгүй зүгээр амьдарч байсан 3 охиныхаа сайн ээж байсан Айлсэн бол ингээд нэг л өдөр амнасаа алдчихсан гэхэд бол итгэхэд бол үнэхээр хэцүү байсан. За Айлсны олцсон яг гүүрний доор нь өдрийн цагаар бол маш олон одоо машин гүүрэн дээгүүр явдаг учраас түүнийг өдөр бол авчираагүй шүн авчирсан байх магадaltaй гэж цагдаа нар бол үтсэн. Тэгээ шүүх шинжилгээний дүгнэлтээр Айлсныг хэрхэн амь насаа алдсныг нь бас тогтоох боломжгүй юм байна гэсэнд үнэлт гарсан. Тэгээ амь насаа алдаад 11 хоног бохир усанд ингээд байсан учраас түүний цогцыг бол харсан гэрийнх нь хүртэл ерөөсөө таниагүй гэдэг. Айлсны цогцос олцсноос 11 өдрийн дараа хүмүүс түүнтэй салах ёс гүйцэтгэж эцсийн замд нь бол үдэж ажил явдлыг нь бол хийсэн. Цагдаа нар гэрийнхэнд нь Айлсныг олсон гэж хэлсний дараа үхлийн шалтгааныг нь ч бүр тогтоогоогүй байхад Бэйдэн шууд хэдхэн хоногийн дараа даатгалын газар руу ярьсан байсан. Тэгээ даатгалын газар руу яриад Айлсны амь насны даатгалыг нь авах хүсэлтэй байгаагаа бол хэлсэн. Тэгээ Айлсэн дээр $800,000 амь насны даатгал бол байсан юм билээ. Тэгээ одоогийн ханшаар бол бараг 3 тэрбум төгрөг гэсэн үг. Тэгээ энэ мөнгөөр л Бэйдэн бүх одоо үр ширээ хангалттай дарч харуул мөнгө. Алга болсон хүнийг эрен сурвалжлах биш хүн амны хэрэг болж хуурсан учраас цагдаа нар энэ удаад Бэйднийг гэрч биш хамгийн ихний сэжигтнээр нь татаж мэдүүлэг авсан. Тэгээ харамсалтай нь Бэйдэн эхнэрээ хөнөөж санхүүгийн болон одоо өөрийн гэр бүлээс гадуур хайр дурлалын бүх асуудлаа зэгцлэгээр шийдсэн нь бол тэр байсан билээ. Тонитой маргалцсан гих 2012 оны 4 сарын 19-ний өдөр Тонитой мууцныхаа дараа гэртээ орж хүүхдүүдээ унтсны дараа Айлсэнтэй бол муудаж эхэлсэн. Тэг хэрүүл маргаа хурцдаж Бэйдэн Айлсныг боож хөнөөсөн гэсэн дүгнэлт бол сүлд гарсан. Тэгээ нүүрэн дээрх одоо тэр шарах тэйжин дээрх авсан шарах зэргээс нь харахад бол Айлсэн өөрийгөө хамгаалах гэж бол маш их оролцсон нь бол харагдаж байгаа. Айлсны цогцос олдохдоо биэнд нь нэлийн олон бараг 6-7 навчсан юм наалтчихсан
байсан. Тэгээ хоёр нь болохоор яг айлсны олдсон гүүрний орчмын тийм навч байсан бол үлдсэн дөрөв нь бол бэйдний яг гэрийн гадаах мод одоо цэцэрлэг хэсгээс нь бол унсан навчис болох нь бол нотлогдсон. Тэгэхээр айлсныг алчхаад газар ингээд чирэхтэй ер нь бол биеинд нь алцаангийн цагдаа нар бол таамагласан. Тэгээ бэйдний хувьд бол өөрийгөө хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч гэсэн яг яаж хэрхэн алсан, яагаад алсан гэдэг зэрэгээ бол ерөөсөө цагдаа нарт бол хэлээгүй юм байлээ. Би миний буруу, би хийсэн үнэн гэсэн л ер нь бол мэдүүлэг өгч исэн. За ингээд айлсныг амнасаа алдснаас 2 жилийн дараа 2014 оны 6 дугаар сард бэйдний шүүх хурал ихэлсэн. Тэгээ шүүх хурал ойролцоогоор 3-7 хоног үргэлжилсэний дараа түүнийг өөрийн эхнэр болох айлсны амнасыг онц харгас хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэргийн нуунд алдлах гэж оролцсон гэж бэйдинг буруутаад тооцоод түүнд бүх насаар нь хорих ялыг бол Австралийн шүүхээс бол өгсөн. Тэгээ одоо хүртэл бэйдийн шорондоо ялан ядлаад байж байгаа. Айлсны нэр дээр байсан $800,000 одоо үн бүхий амнасны даатгалыг нь одоо айлсны 3 охинд нь 2017 онд бол өгсөн байлээ шүүхэн шийдвэрийн дагуу. Тэгээд хэдий ээжийн даатгалын мөнгийг гэр бүлээрээ авч чадсан ч гэсэн охтуудад бол мэдээж зүгээр илэрхийлэх аргагүй хэцүү цаг үеийг туулж байгаа нь бол гарцаагүй. Тэгээд аав ээж хоёулангийн нэгэн зэрэг алдсантай ялгаагүй мэдрэмж бол төрсөн байх. Тэгээд том охин нь 2001 онд төрсөн гэхээр одоо бол ингээ 25 6-тай нэлийн том охин болчихсон байгаа. Бэйдний нууц амбайг Тони тэгээ сүүлд нөгөө айлсны алгын талаарх баримтат кинонд ярилцлага өгсөн байлээ. Тэгээд ярилцлаган дээр бол би түнд бол үнэхээр их хайртай байсан. Бэйд нь бол миний хайр байсан. Би одоо зүгээр л өөрийгөө хайрлагдсан, халамжлуулсан, эрүүл харилцаанд байна гэж үргэлж итгэдэг байсан. Тэгээ би түүнийг бол эхнэр хүүхэдтэй гэдгийг нь бол мэддэг байсан. Гэхдээ түүнээс илүү миний түүнийгээ хайр илүү байсан учраас бид хоёр хамтдаа 3-4 жилийг хамтдаа өнгөрүүлсэн. Би одоо ч гэсэн түүнд хайртай. Түүнийг эхнэрээ хөнөөсөн шалтгааныг би өөрийгөө гэж бодохыг хүсдэггүй. Би биш баха. Тэр зөвхөн өөрийнхөө төлөө л эхнэрээ алсан гэж би бодохыг хичээдэг гэж хэлсэн байсан. За тэгээд үргэлжлүүлээд би хизээч одоо айлсны тул дургу байгаагүй. Тэр ч бас надтай адилхан эмэгтэй хүн байсан. Би хайртай хүний маань 3 охиныг төрүүлсэн гэдэг утгаараа би түнд үргэлж сайн сайхныг хүсдэг байсан. Бид хоёроо зүгээр л одоо сайн найзууд шиг салчгаасаа гэж хүсдэг байсан. Ингээд нэг уянгын айдивсэн уйлаад сайхан хайрын түүх ярьж байгаа юм шиг баахан ярилцлага өгсөн байсан. Тэгээ надад шал сонирхол санагдсан. Австрали улс тэгээд ер нь Америк гэмтрийг бодох юм бол гэмт хэрэг гаралтын тоо хамаагүй бага байдаг учраас ийм төрлийн гэмт хэрэг бол тухайн үед бол Австрали улсыг бол үнэхээр их зочирдуулсан. Тэгээд та бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Санал бодлоо комент хэсэгт нээлттэй бичээрэй. Тэгээд дараагийн дугаар маань одоо утгагүй ороод явах учраас subscribe дарахаа битгий мартаарай манайхаа. За тэгээд баяртай.